энд бол одоо Жамсрангийн цамыг ингэж одоо гаргаж байгаа нь бол одоо тухайн газар оронд байгаа одоо олон лус савдгийг номтгох, номонд оруулах, за шашныг туслах одоо ам тангараг авахын тухайд бол энэ цамыг гаргадаг. Тэгэхээр өнөөдөр бол энэ их сайхан Улаанбаатар хот бол өнөөдөр тэнгэр цагаагаар маш сайхан байгаа нь бол үндсэндээ Улаанбаатар хотын иргэн тойрны одоо дөрвөн уулын лус савдгийг бол энэ Жамсран сахиус бол одоо тангарахтаа оруулж номхотгож за өнөөдрийн одоо энэ цамыг гаргахад бол за одоо ингээд хамгийн түрүүнд бол энэ бойнзон гэж энэ гисгүй бол энэ Жамсран бурхны ирэх замыг ариулж бол ингэж явдаг. За үүний араас бол одоо сан барьсан одоо мөн хоёр энэ бол одоо яг их хүрээ цамын уламжлалын одоо дагууд бол гарч ирж байна. За энэ бол одоо цамд Монгол хүннийг даан болгож хүч чадлын эзэн очирван болдон мөн цамын гол сахиусаар эрлэг номоо хаан дамжин чойж болно. Мөн хүрээ сахиус улаан сахиус Жамсран үеийн богдын хүрээ сахиусаар задарж байсан бөгөөд түүнийг судар номонд мөн Улаанбаатар хэмээн нэрийдсэн байдаг. 1930-40 онд хүрээний нэрийг Улаанбаатар хэмээн өөрчлөх тухай шийдвэр гаргахад активч Заваад Амьтан дан улаан сахиусны нэрээр нэрлэж байсан нэрлэлээ хэмээн онцолж байсан түүхтэй. Улаан сахиус Жамсран цаман Жамсран бурхны омог байдлыг барьж харныг уншсаар гурван ертөнцийг сүрээрэн дарж байгаа байдлаар цамын үүдэн задарч ертөнцийн орныг түн намс байдлаар чичрэн дайвалзуулах мэт сүрж авахтан үзүүлж дагаг бүнжин цамнан үүдсний дараа туушиг алгалтыг үлдэж хилэнтийг дарах хийгээд бэрэн бармыг үлдэхийн завсар хоёр нөхрийн хамт их хатгалтаар бэрэн бармыг дөрөв баг хатгалтаар титгэж адил Люваа их хатгалтыг хийж шиндоо зэсмийг нэмэн залгаж үлдээд дотогш задармоо энэхүү Жамсран сахиусан олон янз байдлаар хүчит дайсан зэтгэрийг эцэслэн дасан амийн даслан сүнөөж байгаа болно. Жамсрангийн цам бол одоо нэлээд гол үртэй цам л да. За энэ цамын одоо багийг бол маш сайхан сүрлэг хийдэг. За хүрээний одоо Пунцэг осор чамбан гэж одоо цамын ноён энэ хүн бол 20 дугаар зууны их үеэр хийсэн одоо энэ Жамсрангийн цамын баг бол 4000 орчим шүр сууданаас бүрдсэн одоо маш ийм чамин тансаг Монголын одоо дүрс хурлын нүүр царай болсон ийм сайхан цамын баг одоо Чойжин ламын одоо сүм мужид хадгалагддаг юм аа. За энэ хүү одоо Жамсрангийн баг цамд бол гандан төвчлэлийн хийдийн цогцоо уурлын сүхэрдэн гэж одоо ийм лам гарч байна. За энэ лам бол одоо гарахын урд бол хуучин хүрээний юу гэж гандан шидэвлэн хийдийн одоо өдөр тутмын хурал номын горим гэж ном байдаг. За энэ дотор бол үзэхээр бол ер нь цагаан сараар бол одоо энэ Жамсрангийн одоо цамд гарахыг бол одоо зогчин гисгүү томлоод за юмнээс хойш бол энэ Жамсран сахиусны одоо ням бясалгал тариныг тоолоод за ингээд бол энэ бурхны одоо аржил буюу бурхны одоо эрдэм чадлыг өөртөө шингээгээд ингээд бол гардаг. За ер нь
хүрээ цамын дотор байгаа энэ Жамсрынгийн баг цамд бол одоо нэлийн бие бэлдэр сайтай. За тэгээд мис хөргүүлээгүй, нохойд оруулаагүй одоо 32 лагш 80 найраг төгс одоо ийм бие бэлдэртэй хүч чадалтай юм хүмүүс ордог. Ялангуяа энэ Жамсрынгийн одоо баг бол хуучин хүрээ цамын баг бол зөвхөн толгойн одоо баг цам нь бол дангаараа баг 30 мил. За тэгээд одоо ингээд өмсөд цамнахад бол хүнд бол маш бих байдаг. За тийм учраас энэ бурхтын одоо баатрын явдлаар одоо энэ бүжгийг хийж байгаа энэ Монголын бурхны шашинтны төв гандагчдын жил бүрийн жахар цамын 3 өдрийн их хурлын өмнө лам ядам чойжин сахиуснуудын тус тусын балин дахиг цагаан човн хэмээх алдарсан их хүрээний намжил данзан ламын зохиосон Монголог тол хэмээх номын дагуу урддаг. Ялангуяа дамжин чойжин сахиусны хот балгад түүний балин дахил нийт ядам бурхан номын сахиусны цамын баг хувцсыг ажиллах ажиллагаа хүрээ хамб номун хаан агван лувсан хайдуу ламын зохиосон шашин сахиусны далайн бүжиг хэмээх ном их хүрээ цамын горим их хүрээ гандан дэвшлийн хийдийн 360 хоногийн хурал номын горим зэрэг түүхэн их сурвалжийн дагуу хурдаг уламжлалтай. Жил бүрийн жахар цамын хурлын үеэр өндөр гэгэний гаргасан их хүрээ дэг ёсны тарны зан үйлээр 108 цам зохих зэрэг хөгжмийн хөг гიშгээр ажиллаж дамдын чойжоо сахиусны хот балгад түүний балин дахил нийт ядам бурхан номын сахиусны цамын баг хувцс ажиллагаа зэргийг үйлддэг уламжлалтай. Энэ хурлын үеэр анхдугаар живсэн дам бутагт өндөр гэгэний 15 төрөл үеийн хунцэг гүсэм залбирлыг уншиж манзны дээж өргөхдөө ранслал насар хэмээх тактик олноор яруу сайхан аядангаар уншицгаадаг уламжлалтай байлаа. Эрхэм мөндөд үзэгчдээ өнөөдөр хүрээ цам 2021 хурал номын зан үйл жахар цамын хурал одоо үзэгч та бүхэндээ шууд дамжиглан хүрж байна. ТВ-с телевизэг үзэж байгаа Монголын орны өнцөг болон бүрт байгаа үзэгчид зүсгтэн олон хийгээд дэлхийн нийтэд өнцөг болон бүрт суугаа монголчууд бүдийн шашин сонирхон судлаач та бүгдтэй энэ сайхан одоо хурал номын үйл ажиллагааг тухлан сууж таалан болгоож залбирал бясалгалан үлдэж буйны чуулганы агуу ихээр хураахыг одоо айлтгаж байна. Жахар цамын хурал бол 2021 оны 9-р сарын 15-ны өдрөөс 19-ны өдрийн хооронд 5 өдрийн турш одоо зохион байгуулагдаж байна. Ингээд өнөөдөр бол одоо 3 өдөр дотор цам хураад балин дахлыг бүрэнгүйцэд ажиллаад лам хуургууд бясалгал бүтээлийг үйлдээд ингээд одоо бясалгаач номын бүтээлчид нар одоо цамын тэг гортгон дээр гарч одоо ингэж сайхан цамнаж ялангуяа одоо энэ хүн төрлөختөн зүсгтэн олны сайн сайхны тусын тулд ялангуяа монголчууд төр улс төмөн олон амар амгалан байхын тухайд залбирал даатгалан үйлдэж инхүү одоо цамын хурал зан үйл ингэж үргэлжилж байна. Яг одоо бидний аргалт бол одоо хүрээний их номын сахиус үеийн баг жавзан дам хотгтын одоо гагц авралт номын сахиус болсон Жамсрын сахиусны цам баг гарч байна. Ингээд одоо цамын хурлыг бол чамбан цан цамнах хийгээд чанаг гороолох, баг доогороолох, мөн дээр нь бол сор залах, шогдон өргөх тэргүүтэн бүхий зан үлийн одоо бүрэн гүйцэд одоо ТВ-с телевизээр шууд дамжуулах болно. Шууд дамжуулалтыг бол тайлбарсалттай одоо та бүхэнд хүргэнэ. Тийм учраас тухлан сууж, таалан болгоож залбирал даатгалан үйлдэхийг одоо айлтгаж байна. Одоо 10 хангал сахиусны дотроос Жамсрын бурхан одоо хамгийн догшин сахиус гэж одоо хэлдэг. За энэ одоо ямар учиртай юм бэ гэхээр ер нь одоо Жамсрын сахиусны уран зурагт төрсөлсөн зургуудаас үзэх юм бол тийм галан хуй донд одоо маш хүчтэй. Ийм одоо
зан үйлдэнд гал оролцдог. За ялангуяа Монголын одоо зүүн хэсгийн одоо аймгийн нутгийн хүмүүс байна. Ялангуяа одоогийн Сүхбаатар, Сэцэн хааны нутгийн одоо хуучин уламжид бол Жамсрангийн ундаа гэж одоо ундаа байдаг. Энэ бол одоо савныхаа гадар улаан өнгөөр одоо ороосон юм ундаатай. Тэгээд энэ Жамсрангийн дахлыг бол өдөр болгон үйлддэг. Ялангуяа энэ хатуу догшин зан үйл арх одоо ард хорж тэргүүлсэн одоо өндөр юм нэрсэн юм ундааг дээж нь бол заавал Жамсран сахиусанд өргөжиж ингэж хүртдэг юм боломжтой. Ингэснээр бол тэр архины одоо галзуу догшин тэр чанарыг бол номтогтоо сахиусанд өргөдөө гэж ингэж үздэг. Тийм болохоор бол Монгол газар бол энэ Жамсрангийн уламжид Ред Дармапада гэж хэлдэг л дээ. Дансран буюу одоо шашны сахиусан нугуудын дотроос Жамсран сахиус бол одоо хамгийн хүчтэй гэж үздэг. За тийм учраас бол ялангуяа энэ жахар цам, хүрээ цамын дотор бол одоо энэ Жамсран сахиусыг утга баригч 8 хүүгэн гэдэг өөрийнх нь одоо 8 хүүгэн. За тэгээд гайхан зэрэгдэг эргэл хам гэдэг хоёр одоо нөхрийнх нь хам бүтэн одоо янзгаар нь оруулдаг. За энэ өвөр Монголын олон газар Непалийн цам, Ладакийн цам, за төвдийн одоо хийдийн цамууд. За энэ дотроо бол лавран эдийн цам, гүмбэн эдийн цамд бол гардаг. За мөн одоо Ээжингийн Энхүү гүний цам бол цагаан сарын шинийн одоо 15-нд гарахад бол энэ Жамсран сахиусыг бол тухайн жилийн одоо бүх одоо хорлолыг одоо дардаг гэсэн энэ үндслээр бол одоо бас хятадын бурхны шинтэй хүмүүс бол энэ улаан Жамсран сахиусыг бол маш их шатаж шүтдэг. Ялангуяа одоо энэ цагаан сараар гардаг энэ цамд нь. За ер нь бол энэ тухайн газар орны одоо цаг уурын одоо онцлогоос шалтгаалж бол цам янз бүр гарч байгаа. За жишээ нь Ээжинд бол маш их дулаан болдог учраас цагаан сарын шинийн 15-нд бол одоо Энхүү гүний хийдэд гардаг. За ерөнхийдөө ихэнх Монгол газрын сүм хэд өвөр Монголын одоо орцын 7-8 одоо сүмд гарч байгаа энэ жахар цамууд байгаа. За энэ цамд бол цамууд бол 7 сарын ихээр гардаг. За халах газар бол үндсэндээ нэг ихэнх тохиолдолд 7 сарын 20, 8 сарын ихээр бол одоо гардаг байсан. Энэ бүхэн бол энэ цаг уурын одоо шалтгаантай холбоотой. Тэр цаг агарын одоо дулаар хүйтрэх тэр бүгдийг бол тохируулаад ялангуяа одоо зуны дунд сард хөвчлэн одоо гардаг байсан байна. За одоо ингээд үүний дараа бол одоо 4 хоншорт буюу хан гай. За ингээд одоо олон одоо бойнзэр энэ одоо цам даасан лам байгаа. Цам даасан ламын дагаас энэ дуу дарам өргөө сэмбрээ өргөд бол одоо дараагийн сахиус гарч ирж байна. За одоо дараагийн гарч иж байгаа сахиус бол одоо лам сахиус байна. За лам сахиусны оройд бол одоо энэ тогсны үдийн доогтой. Ер нь энэ манай Монголын одоо хаан төрийн уламжид хатад эмэгтэй одоо язгууртай энэ том бурхад мэрэгэн шидэтнүүдийн оройд бол одоо тогсны үдэн ийм жанцсан буюу одоо ясны тэмдэг залдаг. За энэ бол ямар одоо утгатай юм бэ гэхээр тогос бол одоо хамгийн хортой ургамлыг иддэг боловч одоо хамгийн сайхан өнгийг гаргадаг. Үүн лүгөө адил бол одоо энэ олон цугласан олон амьд тэр хилэнс нүгэл одоо хамаг муу муухайг бол одоо өөртөө шингээгээд за үүний одоо хариуд бол хамгийн сайхан одоо өнгийг байгалийн одоо давтагдшгүй тийм уран гоё өнгийг одоо гаргадаг гэсэн утгаар нь бол энэ лам одоо ялангуяа манай дундад улам алан 10 дугаар газрын Бодисатва хэмээн Отфрон бурхны үед бурхан багшийг шашин амьтны чинь сахин хамгаалахаар ам тангараг өгсөн
Цэрэг хадуурын хатан хаан хэмээн алдаршсан энэхүү хам сахиус нь өөрийн хувь цамын бүжгээр энэхүү гарч ирлээ. Дулгаан намжи чок хэмээх шиг номогтход бэрх амтныг мангас ягсхийн догшин дүрээр даран номогтохоор хангараг тавьсан 10 дугаар газрын бодисод байлаа. Түүний дор бомбомон ягчс бомбомон мам тэрэнгүүд түүний зарилгийг хүлээх дөрвөн үлийн таанууд болон дөрвөн өдрлийн там тэргүүтэн бүгд нөхөд сэлтэн хамтдаа задарсан биширнэ. Цамын эзэн жандаг хашин хаанаас түүнд айлтгал болгон хадаг яндран дахтан залбирлыг өчж гин. Бид бүхэн жигсэн өнөө цагт үсэд байгаа нийтийг хамарсан энэхүү цар тахлын эсрэг олон түмэн өвчин зовлонгүй үхэл хагцалгүй өдөр түргэн энэхүү өвчнөөс амьрлуулахыг даатхан залбирах билээ. Эрт цагт бурхтын мэлмийн өмнө үрд ам авсан тангаргаан осол дуулалгүй эрхэм бурхны шашныг дэлгэрүүлэх үйлсэд энэ дүүрэн үл салгардагч охин тэнгэр танд мөргөмөө. Бандан там болвоос янжин там бурхны догшин дүр тэрээр сайн галвын мянган бурхны шашин бүрийг хамгаалах үүрэг тангарахтай. Хам сахиусан цагаан сарын шинийн нэгний үүрээр айл бүр задардаг хэмээн үздэг ба нэг эрт цагт ягчс шулам явсан ба хожим бурхны шашинд ороод сахиусан болж олон амтны тусыг бүтээхээр ам тангараг өргөжээ. Тэрвэр галт дулан иргэсийн дунд шар алзан луус унсан ба нэгэн нэгууртай цахилгаан мэт цахилсан 3 улаан дугуй мэдмит амаан ангаж хурц дөрвөн соёогон гаргаж түүндээ хүний хүүр зууж их дуу гарган хэлгэнсэн байдаг. Шаргал өнгийн үсэн сагс дээш сагсаан болсон бөгөөд 5 хувхаа цагаан хохмоогоор чимсэн бөгөөд баруун чихэндээ арслан зүүн чихэндээ могоо зүүсэн 2 модортай баруунда очирт бирээ толгойд бирээ барьж шашны дайсны зүг занан далаасан зүүндээ цустай гавдыг зүрхэн тушаан барьж хар бараан өнгийн дагшин биян атирч хураан машид ихэд хилэгнэн уурдсан байдалтайгаар оршмоор. Шар алзан луусан эгэл жирийн ажнаа хөлгнөөс эрт хөвлгааны хөлтөө хийн жигүүртэй машид түргэн одохын 3 ядгамжаад эрдмээр илүү бүлгөө. Эдгээр 3 эрдмийн хүчээр шар алзан луусан бандан там бурхны сахиусыг хаа хүрэх газарт нь агшин зурд хүргэх чадaltaй бүлгөө. Бандан тамын бүхий барьц эд хэрэгсэл
чагцсан бүхэн дайсан зэтгэрийг үл өршөөгч мөн тэрээр аимшигт эм мангасын дүртэй ба үүгээрээ бүх хөнөөлт номогдоход бэрхт амьтдыг айлган сүрдүүлж өдмийгөө дэвсгэд гурван ертөс дөргөлөн хөдөлж хун химээхээр инээхэд сүмбэр уул хотолцдмаа. Энэ митийн хатуу үлээр дайсныг игшин зур хөнөөж даран сөнөг болно. Энэ гарч буй дашны дайсан гэдэг нь шашин довнонд дайсан химээгч нь хүн бус бөгөөд дотоод сэтгэлийн нисванисын дайсан гэж ойлгох учиртай. Одоо энэ лам сахиус бол одоо гарсан дүүхийн тухай нэг жоох ярив. За лам сахиусны одоо гарсан дүүхэнд бол олон галын урд бол энэ мөнлөн цоо гэж зарим нь бол одоо үнээлэн цоо гэж хэлдэг. Энэ одоо нуурын дунд явж байтал бол одоо чөсрөн донжин, синг донжин гэж одоо нэг нь бол одоо матар тэргүүнтэй, нэг нь одоо арслан тэргүүнтэй нэг юм хоёр одоо нөхрийн хамт явж байх цагт бол их усан хуй болсон. За энэ усан хуй одоо болохын цагт бол одоо энэ аюулаас одоо хэрхэн гэтлэх вэ гэдэг. Ингээд бол энэ шоо төлөв тавьж ингээд бол одоо энэ аюулаас олон амтныг гэтлэгсэн. За энэ хүү одоо хийсэн буйны үүлийн үрээр бол одоо бод сэтгэл үүсэж ингээд бол бурхны шишний одоо сахиусан болсон гэж ийм одоо домогтой. За Монголын одоо олон хүрээ хийдүүд бол одоо лам сахиустай ер нь дийлэгтэй. Энэ бол одоо олон хүрээ хийдийн хүрээ хийдэг одоо байгууллагт бол голчлон одоо тийм нуур ус ийм одоо сайхан газрыг сайн одоо бэлэг шинж төгссөн энэ газруудыг бол одоо шинжиж бол энэ сүм хийд байдаг. За ингээд энэ сүм хийдийг тогтоохын тулд бол ялангуяа одоо сүм хийдийн эргэн тойронд байдаг тэр усыг бол сүм хийдийн усыг бол энэ сахидаг ийм сахиус гэж байна. Тийм учраас бол ялангуяа хүрээ цамд бол одоо лам гардгийн учир нь бол ерөнхийдөө энэ дөрвөн уулын дунд бол одоо маш олон ус байна. Энд бол одоо урд эмчэн туул гол гэж байна. За сэлб гол байна. Дунд гол, баян гол, улаастан гол гэдэг одоо үндсэндээ Улаанбаатар хот бол хөндлөн хоёр одоо хойноос уурстай хоёр юм дөрвөн одоо голын бэлчирт бол одоо энэ хүрээг бол анх зүгсэн байна. За энэ цагт бол энэ одоо олон усны лус тогшдыг бол дарж номогдохын тухайд мөн одоо энэ олон хувраг сүжигтэн энэ сав шим ертөнцид амьдарч байгаа дөрвөн уулын савд амьдарч байгаа олон хүмүүсийн усны эрдэм чадлыг сахих усыг нь одоо сахихын тулд бол одоо бас ингэж цамд гардаг гэж үздэг. За ингээд бол за одоо хүрээ цамын бас нэгэн дөр гомд бурхан залбарнаа. За ганцхан ши явдарсан яваад одоо чин галбын хэсгөө даяанчлам тэргүүлээд жандагнах буюу бурхан сахиусаа залж байгаа ийм дүр байдал харагданаа одоо. Энэ зандан өрн залах лам нарын хувцас бол бас ялгамжаатай өөр байдаг. Овоод бүгд овоодасаа
хөлтрөг нөмөрсөн. Аванзан дуу дарам тэгээд атсан уугуулсан. Тэгээ аль хамаг ариун сайн сайхан нэг Даянчлам сацсан шүвшээд бусад ламгуунаар ариусган барын сүүл бариад дуу дарамт бишгүүр тэргүүт ингээд гом бурхны залан заларч байна. За одоо энэ гом бурхны одоо Монголын бурхны шишний уламжлалт ирсэн түүхээс бол ярина. За энэ одоо хамгийн түрүүнд бол энэ гом буюу гом бүр бурхныг бол бурхны шишний одоо анхан дэлгэрэлтэй тэргүүн гом махкал сагуусан ариун номын төвийн агаараас үлдүүлсэн ч аюул хамаг гэрцгийг сүрдүүлж хідэн лагшин аимшигт муудайсан зэтгэрийг даран зохиогч агуу их махкал танд мөргөн сүвдмүү аяа үүсийг түргэнэн зохиогч гом махкал сагуусан санскритээр үг бөгөөд орчуулбал их хар гэсэн үг ажээ. Махкал сагуус болоос энэрэн нэгүсэх сан жангараасаг бурхны хувилсан сахиусан догшин дүр юм аа. 10 дугаар газрын бодисатва их төрлөختнийг тэтгэж номын сахиусан байдлаар амьтны тус амгалан бүтээгч билээ. Ариавал жангараасаг бурхны амьтны тусыг үлдэхэд амьтны насан богн буян дорой хортон дайсан үлэмж байсан хатуу хідэн дүрээр хувлан босч байсан дотгорыг агшин зур сөнөөх чадал махкал сахиусан болжээ. Махкал замбуу твийн зүүн урд зүгийн сэрүүн цэцэрлэг хэмээх газар залардаг бөгөөд эртнээс сажийн ёсны гомб гүрийг гармаа гарчдын ёсны бэрнэг махкалыг шарын шашны ёсныхон 6 мутарт махкалыг өөрсдийн шашны гол сахиус болгон шүтэж ирсэн билээ. Эрт хувлаа хаанаас аваад Монголын үе үеийн хаадууд махкалыг шүтгэхийн зэрэгцээ. Ард олондоо махкалыг шүтэх тухай зорилог хууль буулгаж байсан ажээ. Хамгийн сүүлд Автасан хааны үед элдв онгод альбан ад донг тахих уул усны эзэдийг цус мах өргөх тэргүүтэн ёсыг халж 3 цагаанаар махкалыг тахих ариун журмыг тогтоож байсан билээ. Махкалын лагшингийн өнгө болоос хөх бараан 3 мм овторгуу цахилгаан мэт галалцаж 3 сансрыг нэвт болгоосон. Тэргүүний үсэн дээш босож үсээ хөх могоогоор зангидсан 5 хохмоогоор тэргүүнээ чимсэн улаан могоог шидэн дээгүүрэн тогсон хангинсан дуут хонхнуудыг лагшин биендээ зүүсэн барын нойтон арсаар хормогч хийж түүнийг ногоон хив адгаар бүсэлжээ. Ар нуруунд зааны нойтон ардыг хөдрөн өмөрсөн ба хүйсэн дээрээ наран ургуулж зүүн үлмийгээ гадагшдиж баруун үлмийгээ дотгош нугалж баруун 3 мотортаа Нисванисын дайсан уг язоороор нь огтогч бөхгөр тонгорох дагинсыг ихэндээ хураан дуудагч гавал дамар өөрийн зүрхэн тарныг тасралтгүй унших 21 тоот хохмоо толгоон ирэх зүүн 3 мотортаа 3 ертөнцийг ихэндээ хураах 3 үзүүрт жад хангараг дорооцныг хүлэгч цалам дайсан зэвсгэрийн цусд гавал зэргийг тус барьсан байдлаар дүрлцсэн галын дунд бэлгүүний галын дунд залран цамнаа. Махкал нь 10 хангалын дундаас хамгийн олон нөхөдтэй их сахиус юм аа. Мөн түүний дагуу нөхөд 75 махкал байдаг гинэ. За одоо ингээд гом сахиусны тухай манай одоо тайлбарлах сайхан тайлбарлаж байна. Ер нь Монголын бурхны шишний төр болоод шашны уламжлалт хоёулаа одоо гом бурхныг шүтэх энэ одоо уламжлалт маш дээр үес гаралтай. За энэ жижигхэн дэлгэрэнгүй тайлбар хэлт бол хувлаа хаан бол одоо өөрийн анх одоо сажийн одоо ёсноос авсан одоо сахиус бол гом сахиус. Энийг бол ер нь гом сахиусыг
монголчууд шүтэх болсонтой холбоотойгоор бол томоохон өөрчлөлт бол гарсан. За нэгдүгээр бол анхандаа бол энэ нар мандах зүгийг урд зүг гэж үздэг байсан. Ингээд бол энэ бүх сүм хийдийг нар мандах зүг рүү харуулад урд зүг рүү харуулж барьдаг байдлаар бол энэ гомбо сахиусыг одоо монголчууд шүтэх болсон цагаас эхлээд одоо баруун зүг буюу урд зүгийг урд зүг болгосон. За энэ одоо ямар шалтгаантай юм болсон юм бэ гэхээр одоо байрны Баян Чансан гэдэг хүн бол өмнөд сүм улсыг байлдан дагуулахаар бол 10 гаруй жил одоо байлцсан. Энэ үед бол гомбо сахиусыг бол хувлаан их томоор бүтээгээд бүх хятадын одоо сүм хийдүүд гомбо сахиусыг залаад бүх сүм хийдийн үүдийг бол одоогийн бидний өмнө зүг гэдэг өмнө зүг рүү одоо харуулж ингэж барьсан. За энэний шалтгаан бол юу юм гэхээр тэр өмнөд сүм улсыг одоо байлдан дагуулахаар явсан Монгол цэргийн араас бол энэ гомбо сахиусны өмгийг бол одоо тэр цэргүүдтэй хүртээхийн тулд бол ингэж гаргасан байдаг юм аа. Тийм учраас бол гомбо сахиус байна. За үүний дараа бол мөн одоо бэрнэг махкал гэж түрүүн бас хэллээ. Гармаа гарч идвийн ёсны бэрнэг махкалыг бол шүтсэн. За энэ бэрнэг махкалыг бас шүтээд энэ уламжил бол үндсэндээ гандангийн одоо цоож лам байсан Девазан бууга хүртэл одоо үргэлжилсэн. За ингээд энэ одоо олон гомбо сахиусыг яагаад одоо ингэж их шүтдэг болсон юм бэ гэхээр гомбо сахиус бол энэ олон сахиус дотроо бол хамгийн олуулаа өнөр өтгөн 75 махкал байдаг. За энэ 75 махкалын одоо бүх одоо хор 90 махкалын одоо урлагийн орон бол та бүхэн анзаарсан бол одоо манай Эрдэнэзүү хэд бол энэ гомбын тухай бол одоо шүтлэхийн маш зузаан уламжлалтай. Ялангуяа Эрдэнэзүү хэдийн одоо уран зургууд гомбын заанхан гэвэл одоо энэ гомб бурханд зориулсан юм тусгай ийм том заанхан сүмтэй байгаа. За ингээд бол энэ 75 махкал буюу энэ олон нөхөдтэй энэ шалтгаанаар бол мөн шаш гэдэг одоо гомбын дүрийг бол одоо шүтдэг байсан. Энэ бол одоо ордны уламжил. За ордны уламжилд бол гонгор буюу энэ цагаан гомб гэдэг энэ бурхан бол одоо ордны хааны эд сахиусыг цагтдаг ийм одоо бурхан байлаа. За тэгээд гомбыг одоо бас энэ өргөн дэлгэр одоо шүтдэг болсон шалтгаан бол мөрзөд гомб гэж хэлдэг. Энэ бол одоо түргэн зохиолт гомб буюу гомб ламаа ярмадлаа гэж одоо энэ гомбо сахиусыг маш хурдан одоо хэлснээр бол гомбо сахиус бол хамгийн хурдан ирдэг гинэ. Гомбо сахиус бол одоо их нэмжтэй учраас гомбо сахиусыг бол одоо магтахтаа бол хөлнөөс нь эхэлж магтана. За энэ тийм учраас бол одоо энэ бүх энэ сахиуснуудын тэргүүн гэж хэлдэг маш одоо хүчтэй ийм сахиус юм байна. За гомбо сахиусны цамнаач нар гандан тэгшлийн эдийн лам Батсуур лам бол гандан тэгшлийн эдийн цамыг хөгжүүлэхэд маш үүрэг гүйцэтгэж байгаа хичээл оролтод оролцож байгаа юм аа. Лам сахиусанд гандан тэгшлийн эдийн Дачаамбал Батцангийн онцод баян шиг лам цамнж байна. Баян шиг лам бол уншлага урилгатай ламынхаа тарин номыг тоонд нь хүргэсэн юм лам байгаа.
За одоо гом болоод хам бурхны энэ одоо энэ хийж байгаа энэ бүжгийн хөдөлгөөн болоод шитэй гэж амирлангуй хилэнтэн гэдэг юм одоо хоёр янз юм. Ер нь одоо Ладакийн цам Непал гадаад цамууд, жахал цамууд, төвдийн цамууд, өвөр Монголын одоо цамуудыг бодох юм бол манай энэ цам бол одоо маш тансаг цам. Энд бол одоо яг юугаар нь тансаг юм үнэтэй цам гэж хэлдэг юм бэ гэхээр за 4 5 дугаар ялангуяа 5 дугаар богд бол одоо Бээжинд мөрөсний дараа бол энэ маш одоо их олон янзын торог энэ дотор бол таж магнит, хөл магнит, шаа магнит гэдэг маш олон одоо юм торгонууд авчирсан. За энэ авчирсан торгонуудаараа бол одоо хүрээ шанзав, хүрээ хам номоо хаан гэх одоо зарилыг буулгаад энэ цамын одоо энэ юу хувцсыг хэрлийг бол хамгийн дээд зэргийн сайн торгоор хийсэн байна. Тийм учраас одоо манай Монголын цамыг хүрээ цамыг бол одоо үзэхээр ирсэн гадны жуулчдын одоо хэлдэг зүйл бол маш тансаг цам гэж. Одоо эндээс бол харагдаж байгаа. Өрөөн задарсан нийт баг болон их сахиуснуудын тухайд хоёр гүгрөө дайсан дотор хортонгийн зарим нэгийг тэрэмдэн ад халах ёс. Луваагаар тэдгэрийг хөөж алах ёс. Шинцоогоор тэдгэрийг гацлах ба дайсан дотор эрхмүүдийг номогдохын тулд хилэнгүүдүүдийг өрн залахын тулд дүнжидмаагаар замыг тодруулж үлдэх ба Шава махи хоёроор үүдэх ёсоор догшин гүүхийн үүднээс хортонгуудыг гიშгэлэн хөөж түүний сүүл чанагууд баатрын байдалд орсон нүдва гавал хүрвээс гал цацарч буруугаар занах дүр байдлаар тонон дарах хилэнгээр хортон бүгдийг хатгах ба их атгаад хөдийн явалтаар дайсан доторын орон байрыг хөдлөх ба баруун хазаах хөдөлгөөнөөр ил шулмыг хөлөөрөө тэрэмдэх, зүүн хазаах хөдөлгөөнөөр им шулмыг хөлөөрөө сүйтгэх хийгээд авц их хатгаагаар дайсан доторыг хөдөлгөж дэвслэх хийгээд чиг бас шинцан их нөхрөөр бүрүү хийгээд сирээнүүдээр хатуу дэвслэх мөн ламцоо замчлагчаар хилэгнэн явах баад чиг бас авц хийгээд баг алгалт барилдуулсан төдийгөөр дайсны орон баг хөдөлгөөр дэвслэх ба дуваа их алгалтаар дайсныг хөөж бодох дүнэг цумаагаар цацтыг сахихаар дайсны орон гівдэх таван дастлаар амирлангуй бурхны явалт хийгээд
шогшдуудад маа дөрвөн зүгийн шулмыг номогдох хэмээх хөдөлгөөнөөр дөрвөн зүг шулмыг номогдох ёс хийгээд хүн ганшиг хөдийн таслах хэмээх хөдөлгөөнөөр пүн самчин 7 их Сонирлон хэмээх хөдөлгөөнөөр бурхны бүжиг 2 төдий хийгээд шин цоогоор пүрв тахих гэрээжүү төгсгөлд хийдэг самнал юм аа. Бидэн тэнгийн явдал зэсмүүдийг үлдэх бөгөөд эдгээрт намжилт татсан ба их хүрээний ёсууд голлон зонхилсон байна. Дөрвөн хоншоорт буюу хангар, гахай, нохой, хөх өвгөн нар нь самын горчны үүдэн дээрээ өөр өөрсдийн хувь цавыг самнаа. Монголчууд эдгээрийг дөрвөн уулын эзэд хэмээдэг. Хангард нь богд хан уулын, гахай нь Тэнгэлтэй уулын, нохой нь Баян зүрх уулын, хөх өвгөн нь Сонгон хайрхан уулын эзэд болоо. Өөр бас нэгэн утга нь Улсын 8 аймгийн 4 догшин аймгийг номын сахиусан байр эрхэн дээн оруулж тэдгээрийг 4 зүгт боолон зарж дайсан зэтгэрийг 4 зүгээс номогдож байхаар тангарт оруулсан гэдэг. Хүрээний дөрвөн савдаг хангар дуулын эцэд Чингэлтэй уулын савдаг, Баян зүрх уулын савдаг, Сонгон хайрхан уулын савдаг цаманж байна. Энэ хүрээ энэ цамыг 4-р богдын зүйтэнд орж ирснээр анх хүрээ цамд нэмсэн гэж айлддаг. Хангар дуулын эзэн савдаг нь болохоор богд дүнжин гар уулын эзэн савдаг бол хангард, Сонгон хайрхан уулынх бол хөх өвгөн, Чингэлтэй уулынх бол гахай, Баян зүрх уулын савдаг нохой тэргүүтэй юм газрын эзэн савдаг байдаг. Энэ дөрвөн уулын дунд оршин буу хүн байгаль амьтныг сахин хамгаалж, муу зүйлээс гэг татвараас хамгаалдаг, сайн сайхан дэлгэрийн тухайд энэ хүрээ цамд оруулан дэглэжээ. Тэгээ нийтээрээ Чингэлтэй хайрхан ууланд цай, Баян зүрх ууланд идэ, хангар дууланд бол идэ будаага өргөөд, Сонгон хайрхан ууланд бол нанчид сэржин мөрөгдөг тийм нийт усын уламжлалтай байдаг. Үүний дараа дөрвөн уулын цамсны дараа азрын цам гарна. Азрын цамын дараа бол цагаан өвгөний цам гарна. Цагаан өвгөний цам, азрын цамыг бол хүрээний цамд маш их нандинан дээдлж эрхэмлэн хайрладаг цам. Тэр өдрийн цагаан өвгөн мишэл талалтай сайхан зантай байвал тэр жилдээ зууд сурхангуу гайга барцдаггүй олон зон олон хоорондоо эвсэг дэмжинтэй сайхан байх нэ гэж тийм ерөөл агуулж байдаг. Азар бол Эрдэнэс Монголд ирсэн эрдэмтэй номтой орчуулагч, зарим нь болохоор Шамблын орныг хайж авсан улсууд гэж тэр улсуудын дөрвийг Монгол цамд оруулсан нь бас өндрийг гэнэ дээр үеэс уламжлалтай юм аа. Энэ талаар судлаач нэм учиргаа тодруулан тайлбарлаж цааш нь хүргэнэ. Монголчууд дөрвөн уулын дунд төрөх амьдрах ертөнцийн мөнх усыг үзэх их хөв заяа хэмээн үзэж ирсэн нь энэхүү дөрвөн уулын дунд ариун дагшин орон юмаа хэмээн дээдсэн мэрэгдийн лүндэн бошготой холбоотой. Иймд нийслэлчүүд дөрвөн уулаа хайрлан хамгаалж шүтэн дээдлэхийг эрхэмлэх нь чухал гэдгийг энд онцлон айлтгая.
За одоо энэ сая гараад одоо өнгөрсөн дөрвөн уулын савдаг байна. За энэ савдагууд бол ямар учиртай энэ хүрээ цамд орсон бэ гэвэл энэ бол одоо дөрөв цамыг одоо анх цугласан дөрөвдүгээр удын одоо намтад гарч ийн л да. За богд бол одоо Монголд залраад хүрээ одоо цам гарахын өмнө бол одоо Эрдэнэ зуугийн цамчин болоод Манчин эдийн цамчдыг бол одоо урьж ирүүлсэн. За энэ үед бол одоо Манчин эдийн хийдэд одоо гардаг байсан энэ дөрвөн уулын цамыг бол одоо авчирч жахар цам буюу хүрээ цамд одоо оруулсан. Тийм учраас бол одоо Монголын их хүрээний цамаас өөр бусад одоо газрын жахар цамд бол энэ дөрвөн уулын савдаг байдаггүй. За байдаггүй шалтгаан ямар учиртай юм гэхээр зөвхөн одоо Улаанбаатар хотоор одоо угуулсан Улаанбаатар газар савлсан энэ одоо газар орны өөрийн гэсэн онцлогтой цамаа гэдэг бол одоо энэ дөрвөн одоо уулын савдгаар гаргаж байгаа. За мөн энэ одоо цамын голд одоо энэ цамын сор балин одоо хамгаалж байгаа Шижирбаатар, Бөөбаатар гэж энэ хоёр баатар гардаг. За энэ хоёр баатар бол 3 дугаар богдыг бол төвдөөс залж ирсэн ийм одоо хоёр баатар байгаа. За энэ хоёр баатар бол 3 дугаар богдыг төвдийн Литэн орноос одоо 3 настай хүүхэд байхад нь бол одоо өөртөө хийгээд ингээ авчирсан. Ийм ингээд энэ одоо авчирсан одоо бурхны шишин Монголын бурхны шишинд одоо байгуулсан энэ гавьяагаар нь үнэлжүүлэн цамд орсон одоо хоёр бодит хүн байгаа. За одоо ингээд дараагийн цам одоо гарч ирж байна одоо. За энэ дараагийн цамд гарч байгаа энэ хоёр азар байна. За энэ азар гэдэг бол Ачирья гэсэн одоо санскрит үг юм. За энэ одоо энтхэг газраас энтхэг газарт бол одоо задран ахуй заг энтхэг номын орноос хоёр азар 1200-аад оны үед бол ирсэн энтхэгийн бурхны шишинд том аюул Шамлын орныг энэ бол одоо ямар учиртай юм гэхээр энтхэг газар бурхны шишин одоо бүрэн дэлгэрээд Шамлын бүхний дээр одоо бурхны шишинтэй болсон юм амар амгалан улс байсан цэрэг дайн буцалгүй энэ дээр. За энэ үед нь бол одоо тэрсүүдийн номтон буюу лалын шашинтай 100000 зэрэг орж ирээд бол одоо энэ энтхэгийн бурхны шишнийг бол доройтолсон. За ингээд энэ үед бол энэ одоо хүмүүсийг бол ерөөсөө жилийн дотор бүтэн энтхэг орныг одоо эзэлсэн. Эзэлснийхээ дараа бол одоо наландраа heid болоод таксила гэдэг одоо бурхны шишний их сургуулиудыг бол одоо шатааж сөнөөсөн байна. За үүний дараа бол энэ олон цамууд бол Монгол газар ирж анх бол Чингис хаантай уулзсан. Дараа нь одоо Хувлаа хаан тэргүүтэн Монголын олон хаадаас бол цэрэг зэвсгийн өмг төшиг авч ингэж бол одоо энтхэг газрын бурхны шишнийг хамгаалуулахын тулд бол анх ирсэн. За энэ цагаас хойш бол одоо аажмаар одоо бурхны шишин энтхэг газар доройтхын хэрээр бол энэ азар нар буюу одоо бурхны шишний шашинтай эрдэмтэд бол умар зүгт төвдөд их олонтой ирсэн. Монгол газар их олонтой ирсэн. За Монгол газар олонтой ирэхтэй бол ямар одоо бэлэг дэмбэл барилгаар ирсэн бэ гэвэл одоо манай өндөр гэгэний урд дүрийн одоо Жон Дарамт гэж одоо лам байна. За энэ хүн бол баруун төвдийн Амирын хийд Дагдан Бунцглан гэдэг хийдэд одоо сууж исэн ийм эрдэм чадaltaй маш эрдэмтэй хүн байгаа. Энэ хүн бол 6 настай байх үедээ бол анх энэ азруудтай уулзаад эхний энтхийн санскрит хэлээр бол одоо төрөл үгээ айлдсан. За ингээд бол тэр анхан одоо энэ энтхэг азар хүмүүстэй уулзаад энтхийн хэлээр одоо ярьсны дараа бол одоо энэ Рамаяна зэрэг одоо олон үлгэр домгууд Монголын одоо бэгэр мэжид хааны үлгэр тууж үлгэрийн одоо олон эхний энтхийн одоо сонгодог зохиолуудыг бол энэ азар нараар дамжуулж авсан. За Панишад болоод 5 сургамж Субаши зэрэг энэ олон одоо сургаалын зохиолуудыг бол мөн одоо азар нараар дамжуулан авсан. За тийм учраас Монголын бурхны шишин энэ Монголын төр төсний уламжил бол хос ёсны сургаал нь бол энтхэг төвд Монгол гэсэн одоо номд 3 улсын энэ уламжилд дамжлагтай юм шиг одоо байдаг юм шүү гэдгийг одоо гэрч тэмдэг болгож энэ одоо азрын цамд гарч ирдэг. За хожим бол өндөр гэрний үед одоо ирсэн чулуун хурууд азар гэж одоо азар хүн байгаа. Энэ хүний азрын одоо барьж ирсэн энэ 6 дам модон таяг бол өнөөх хүртэл одоо гандан тэгчлийн цогчин дугуйнд бол одоо хадгалагдж байна. Тэгэхээр бол одоо энэ уламжил бол өнөөх хүртэл одоо Монголд амьд одоо байгаа гэдгийг бол энэ
одоо 6 модон таягаар гэрчлэнэ. За мөн одоо энэ азар нарын одоо саяхан бол одоо бид нэг брахми үсгээр манай эртний одоо 6 дугаар зууны үед бол монголчууд энтхэг үсгээр монгол хэлээр одоо ном бичдэг байжээ гэдэг бол энэ хүүс толгойн бичээс гэдгийг нь судалгаагаар гарч ирсэн. Тэгэхээр бол бидний өнөөдрийн энэ одоо Монгол хүрээний энэ цамд бол энэ азар нарын цам гарч байгаа нь бол бид нар бол энэ энтхэг төвд Монгол гэсэн номд 3 улсын уламжлалтай төдийгүй бичиг үсэг охины ном тэгээд одоо сонгодог утга зохиолыг бол энтхээс авсан гэдгийг одоогоос баг 200 илүү жилийн хүрээнд гарсан энэ одоо цамд бол ингээд тодорхой үзүүлсэн байдгийг бол харж байна. За энэ азарт бол цогчин хурлын инх тулга. За хоёрдугаар азарт бол одоо жүд дацангийн хөрөг сүх гэж одоо ламбуганаар бол одоо гарч бүжиг цамнаж байгаа маань. За энэ цам өөрөө бол онцлогтой. Ялангуяа энтхийн одоо дойгор буюу ер нь цам бүжигийн дотор бол энэ гарын хөдөлгөөнийг бол бүжиг гэж хэлдэг. За хөлийн хөдөлгөөнийг бол хараалт гэж хэлдэг. За хөл гар хоёрын одоо хөдөлгөөн хоёулаа одоо эвсэн найрч ингэж бүжиглэхийг бол энэ цам гэж хэлдэг. Тэгэхээр бол энэ хүрээний цамын одоо энэ азрын цам бол бусад цамаас юугаар одоо ямар учиртай юм бэ гэхээр бол энэ өөрийн гэсэн онцлогтой энтхэг энэ одоо жагарын орны энэ бүжгийн онцгой хөдөлгөөнийг бол онцгой үзүүлснээр өөр ийм бүжгийн дихтэй байна. Энийг бол одоо 4-р богд бол одоо яг энэ энтхэг азар хүмүүстэй уулзж исэн. Мөн одоо хүрээнд ирж исэн энэ хуучин би бол энэ азар цамыг бол магадгүй Эрдэнэ зуугийн цамд бол одоо өндөр үеийн үед бий болоод хүрээ цамыг одоо анх дэглэхдээ Эрдэнэ зуу хийд болоод Манчрын хийдээс одоо олон цамчд авчирсан. Энэ үед бол Эрдэнэ зуугийн цамнаас бол одоо хүрээ цамд орсон ийм онцгой цам гэж үзэж байна. За ер нь одоо өвөр Монголын олон хүрээ хийдүүд Оросын одоо олон хүрээдүүд гардаг цам байна. За Мөгдөн хотын цам байна. Бээжингийн цам зэрэгт бол үндсэндээ азрын ийм цам бол байдаг. Тэгэхээр бол энэ азрын цам бол ерөөсөө зөвхөн хүрээ цамд байдаг ийм одоо онцлогтой ийм цам. Тухайн одоо газрын цамуудын онцлогт бол тухайн газар орны эз бус савдгуудыг бол ингэж баг зүйлгэж гарч бүжиглүүлдэг. Гэтэл бол манай Монголын энэ хүрээ цамд гарч байгаа азрыг бол өндөр үеийн үед одоо шамблыг хайж ирсэн чулуун хуруу азар. За тэр дундаа бол одоо ямун ном өрөнд одоо хурууга дүрснэр бол одоо хуруу чулуучсан. Ийм одоо эрдэм чадал төгс ийм хүмүүсийн тухай бол гардаг. За ер нь бол азар нар бол ганг мөрний ихийг одоо хайж явсаар юм байгаад одоо Монголын Отхон тэнгэр уулын өөрт үүдэг Өр Бадар хондог нуурыг бол Отхон ганг мөрний одоо усны их гэж ингэж тогтоосон гэж одоо ярьдаг. Тийм учраас бол ялангуяа Монгол орон газрын одоо нэрийг өгөх олон магтаал газрыг шинжлэхэд бол энтхийн энэ азар нарын газрын шинжээний уламжил бол Монголд их хүчтэй байсан гэж. Тийм ч учраас бол энэ хүрээ цамын дотор байж байгаа энэ хөдөлгөөн бол энэ газар шинжих зан бол газрын одоо шинжийн ухаанд бол нэлээд тийм одоо байдлыг үзүүлдэг. Тийм учраас энэ газар шинжиж байгаа хүмүүс шинжээч нар бол энэ цагаан ерөн холын дээл гэж одоо тийм цагаан хувцс өмсдөг. Энэ бол ерөөсөө энэ азрын энэ одоо харж байгаа энэ азрын энэ цагаан энэ хувцс бол үндсэндээ Монголын газар шинжээч нарын одоо хувцс явсан. За тэгээд мөн одоо газар шинжихийн цагт бол тэр хатаасан яст мэлхий орон гөрөөсний эвэр одоо барьдаг. За энэ ихлээр бол энэ тэр үед одоо Монгол газар ирж исэн азар нарын одоо энэ моторын барьцанд бол одоо энд бол энэ нөгөө ганд гэдэг энэ модыг барьсан маягтай одоо ингэ цамнаж байгаа. Зарим газар бол одоо оронгийн ивэр одоо барьж цамнаж байгаа харагддаг. За мөн одоо ястмэлхийн хатаасан ястмэлхийн моторын чагжинд одоо барьж одоо цамнаж исэн тухай бол мэдээний байдаг. Тэгэхээр бол энэ азрын цам бол ялангуяа бид нар бол одоо энэ цамын хөдөлгөөн хөгжим
энэ хариалт зэргээс нь бол бид нар бас Монголын бүжгийн урлаг дах энтхэг одоо бүжгийн уламжлаа гэдгийг бол одоо бас харж болно. Энэ бол төвдийн олон газрын цамд одоо байдаггүй юм сонин хөдөлгөөнүүдийг хийж байгаа. Шашинд Чимбат сүжиг маш чухал гэдэг үгод ялангуяа их хөдөлгөөний судар тарны ёс хосолсон ёс уламжлалд дэлгэрсэн үнд мөн уралтгүй Чимбат сүжиг бидний авралын гол үндэс болох үлээ. Үүнд тангараг дамцэг ариун байж шашны ёс жаяг ботоод журам эмэг зэгц бүхэн бол энэхүү тангараг дамцагт дулдуудан шид бүтээлийг нааш татагч гэж үзнэ. Иймээс энэхүү тангараг дамцагт алдаа эндээ гарсан бүхнийг засан залруулахад хоёр азар энэхүү цамнан бүжиглж хувь цамаа үзүүллээ. Тангараг бууруул тэрсүүд луга адил гэж номлосон болоо. Авшиг олох ба тангараг луга төгөлдөр хоёргүй бол байхгүй салаа салбар мөн бодноо. Тэр төдийгөр үйл барам үйл болох үндсээ ариусхан арилгах хэрэгтэй. Тоолол тэргүүднээр арилгаж үлдэхгүй хот мандлын үйлэнд орж болохгүй ухаан үнд адил бөгөөд бүтээлийг өмнө нь оруулахгүйгээр үйл учрлыг үлдэх нь нүцгнээр байлдаанд орохлогоо адил хэмээн номлосон тул болоо. Үйлэнд орох сэтгэлийн чиг буюу гүнлэн энэ насны олз хүндлэл, яруу алдар, зориулах санааг тоосон төдийж оршуулахгүй байх хэрэгтэй хэмээжээ. Санаа мэтэр чиг авбал энэ хойд хоёуланд гутрааж дороотуулах бөгөөд тэнцгүй очир хөлгийн бурхны номоор энэ насны ашиг хонжоог бүтээх гэсэн санаа мөн болохоор бурхан ба номын сахиуснуудын сэтгэл ёроолоосоо буцаж эргэж хөрвөн ариун бусыг алчуур талдаах мэт муу үйлээр хүдэр ихийг хурааж танд одохын тулд болоо хэмээжээ. Тиймээс уг санааг шашин амтны тус ямагтад зориулсан үлэмжийн санаа асар арилсан ба гítэлж үйлдэгчдийн зориулсан их инэрэнгүүгээр итгэмжлэн хөдлөх хэрэгтэй. Тэрч бод сэтгэлээс доошх нийтийн замд оюунаас судалснаас эхлэх хэрэгтэй гэдэг нь шашны ёс горим магад мөн болоо. Одоо тэр төдий ис боловч адагалваас шашныг баригчийн лагшин баттгах ба шашин амтныг тусыг аривжуулан дэлгэрүүлэх тэргүүтэн сэтгэлээ засах нь наад захын хэрэг юм аа. Бурхан номд итгэн сүсгэснээр өвөр бусдын дайсныг үл таних, амьд дадах үзэл ба гурван хор сэтгэлийг нам дарахын арганд авахыг мэдхийн үүднээс үйлдвэл түүнд орвоос орц мөн болно. Номын сахиусны гарт самыг үйлдэх нь нуус тарны очир хөлгийн анхааран авах зүйл мөн болохоор ариун тангарахтан дотроо харилцсан машид нууц далдуур бүтээх хэрэгтэй мөн бөгөөд эрхийг олсон олоогүй тангараг төгссөөгүүд онос шинжих юу ч үгүй шар хар ир юм зах зээлийн олон цугларсны дунд худалдаагаар дэлгэсэн бараа мэт бурхны цамыг дэлгэсэн тэр нь нууц тарны сангас мэт тараасан бодит мөн тул түүнээс олж номын сахиусан хүд хилэн хүдэг болохын гим их болж сансрын мам хилэгнэн ууралж орон даяар тахал гамшиг хижиг өвчин өгөгдөхийн үүд болохоор хааж хориглохын хэрэг алин жигд алагдах хэрэгтэй. Урд хуучин ёслонгууд ёслон хүний дотор номын сахиусан цамыг зохиоход нүглийн шидтэн бэрүү зан болгоож аяа нууц тарныг мангас мэт талцах цаг хэмээн өгүүлсэн түүнд хүрсэн байна. Одоо хуучны номоор үүнийг олж болохгүй болжээ. Та нар нууц тарны шинэ ёсоор сургуулийн хэмээн өөрийн шавнарт номлож байсны тулд болоо. Үүнээс улбаалан шинэ тарны ёсон дэлгэрсэн ба түүний нэгэн зан үйл болох энэхүү цамын бүжиг, цамын жахар цамын хурлыг бид ч гэсэн
зүгээр үлгэн үзмэр зугаа цэнгэл болгон үзэх аваас дээр дурдсан гим нүглүүд алдаа болон гарах болно гэж. Түүнээс өнөө маргаашийн цамд нүүр уулзан айлтгсан хүмүүсийн их зөнх нь үзүүрм наадмын төдий ухамсарлаж зарим нэгэн тэдгээрт нүүр олох хүслээр номын сагуусны дүрийг үзмэр болгосон муу үл хурааж таарахгүй айлтах боллоо. Авралын дээд жавзан дамбын дээд дүрд ноёд гисүүдээр их хүрээ даа хүрээнд их цамыг байгуулж болох уу хэмээн сонорт айлтгсан өргөсөнд зарлиг болсон нь шашин дэлгэсэн газар болгонд цам заавал байх албагүй. Богд их эрдэнэ богд зонхов түүнийг байгуулаагүй шалтгаан бөгөөд галсан жамц далаа намжил зацсанд байгуулахыг ихэд таалаагүй боловч аймгийн ихэс сүсгтэн олны зүтгэн шаардсанаар зөвшөөрөн таалсан хэмээжээ. Монгол орон үүнд цам үзмэрт одох болохоор хэрэггүй мэт байна хэмээн айлдаад ис зөвшөөрсөнд ноёдууд дахин хүчлэн айлдахсны өмнө албан шахалтаар зөвшөөрсөн боловч цамыг шинээр байгуулах өдөр хүрэхэд хилэгнэн малгайгаа багш гачин ламын өвөр дээр хайсан үйл явдал гарч байсан түүхтэй. Иймээс орон хүрээ болгон цам дэлгэрээгүй учир шалтгаан машид нарийн болоо. Гэвч бүтээлчин авшиг соёлыг олж тангараг дугаа төгөлдөр тооллыг урд одуулсны үүднээс Бурхны омог тодтгол сэлтээр цам зохиовод өөрийн талаас хоригдод баг бөгөөд тус эрдэм гарах нь их болно гэж. Нүүр уулцсан сүсгтний сүжгийг татах ба нүгэлтнийг зүрхийг зүрхшээн сүрдүүлэх болон шашны сахиуснуудын сэтгэлийн үндсийг сануулж гүллэн сануулахын үүдийг түргэн бүтээх хэрэггүйтэн тус эрдэм олон байх тул цамууд алжаадыг умартан шадал төгөлдөр болгохын тулд юу мэдэж юу чадхаараа шандан хичээгтэн хэмээжээ. Уртнаас их тэнгэр буюу цагаан өвгний дүр цам нь их хүрээний цамд голлох дүр юм а. Ад жаргал баяр баясгалангийн бэлэгдэл болсон цагаан өвгөн өргөлж инээмсэгсэн дүр байдалтай ба тэрээр үр хүүхэд зон олныг урт удаан насалж өнөө удаан жаргахыг өнөр өтгөн жаргалтай байлгахын тухайд өөрийн нас буян хишгээ хайрлахын зэрэгцээ алай хошин байдлаар олон түмнийг хөгжөөсөр ирсэн. Цагаан өвгөн Мишель таалалтай байвал энэ жил үлзийтэй сайхан байхыг шинж тэмдэг хэмээн үздэг ба сүсгтэн олон түүний таяг моторт нь хүрэх харах төдийд урт наслан хэмээн бэлгшээдэг. Мөн цагаан өвгний гарч ирэхэд цагаан зүгийн тэнгэр тус бүгд нийтээрээ баясан үлддэг болээ. Түүнийг дагаж гарч ирсэн хоёр арслан аратан амьтдын дундаас хамгийн хүч чадал төгс сүрлэг бөгөөд эрэмгий зоригтон амьтын юм а. Бурхны шашинд арслангаар бодисатва хийгээд Бурхны эрдмүүдийг зүүрлсэн байдаг. Арслан гөрөөс тэргүүлэн бусад амьтдыг сүрээрэн дардгийн адил хэрсүүд буруу үзэлтэн дарахын бэлэгдэл болгоо. Ятрын хамб лам агван хайтв бэр арслангуудад игэл жирийн наадам тоглоомын төдий бус номын сахиусны дүр байдлаар харваас утга төгөлдөр болно хэмээн айлтсан байна. Энэхүү цамын өглөгийн эзэн болж заларсан Хашин хаан ба түүний дагуулж ирсэн 8 хүүхэд тэрээр сүсгтэн олонд үлзий худаг сайн сайхан бүгдийг хүсэн өрөөгөөд цамын хамгийн хүндтэй суудал залардаг. Учир тэрээр цамд өглөгийн эзний дүр байдлаар оролцож Хашин хаан гол догштыг залархад тэдгээр
хүндэтгэл үзүүлэн хадаг өргөдгөө. Хуйг дуулах зэр зэвсэг бүхий хоёр баатар бол жахар буюу төмөр болгодыг сахин хамгаалдаг. Түүн рүү үе үе дайран давталж байгаа хэрээн жахар цор хийгээд балин тэргүүтнийг эвдэн үйлдэхийг санаархан боломж хайна. Гэвч түүний эрх чадал хүчин мөхсдөн ямагт хоёр баатарт занагдан хөөгдсөн. Энэ байдал нь шашин амьтанд хорлолтой хар зүгийн тэнгэр, дайсан, зэтгэр, шимнусыг ялан дийлж байгаагийн бэлэгдэл агуулгатай юм аа. За тэнгэрийн урт наст өвгөн буюу энэ лачин цэрэн гэдэг энэ одоо цамын энэ дүрийн тухай ярив. За энэ хүн болвол Монголын бүр одоо эхний одоо ууган шүтлэг гэж хэлж болно. За төв тэргүүтэн одоо эртний энэ Бонгийн ёс, за энэ Евразийн газар нутаг, энд дондоо бол Хямлайн одоо энэ бүс нутагт бол энэ лачин цэрэнгийн тахилга бол их эрт гарсан. За энэ бол монголоор ууграар дамжаад мөн одоо Японд дэлгэрсэн. За Японы одоо буддизмд бол энэ лачин цэрэн хэлж байгаа байдаг. Тэгэхээр энэ цагаан өвгний одоо уламжлалыг бол Японы Хасуми гэдэг профессор бол их одоо сайн судалсан байна. За үүний учраар бол одоо Монголд энэ хүрээ цамын тухай судалгаа хийсэн Кимура Аяко гэж доктор байна. За ингээд энэ зэргийн хүмүүсийн одоо 90-ад онд энэ Монгол цамын хүрээ цамын тухай судалгаа хийж явах үед бол энэ цагаан өвгний одоо сангийн олон судруудыг бол цуглуулах, төвд монголоор нь цуглуулах, Хятад, Япон, Солонгосын одоо бурхны шний уламжилт байгаа энэ цагаан өвгнийг судлах бол нэг ийм томоохон хөдөлгөөн өрнөсөн. За үүгээр бол одоо явж судалгааны таймаар бол ерөөсөө энэ лачин цэрэн буюу энэ тэнгэрийн урт нас цагаан өвгөн болвол одоо 1000 насыг насалсан. За маш одоо уугуул хуучин энэ шүтлэгийн одоо гол дүр байсан байна. За тийм учраас бол энэ цам Монголд гарахын цагт бол мөн одоо хуучин шашинтан буюу Бонгийн шашинтай хүмүүс энэ дундаа бол одоо энэ манчлын богд уулын одоо өөр манчлын хэд байсан энэ Бонгийн цамаас бол одоо нэлээд хэдэн дөрүүд бол жахар цамд орсон. За өөр Монголын одоо их хүрээ цамаас өөр одоо бусад цамууд бол энэ цагаан өвгний юм дүр бол байдаггүй. Цагаан өвгөн за мөн одоо өглөгийн эзэн болсон Хашаан хаан. За Хашаан хааныг бол хүмүүс их олон янзаар ярьдаг. Ялангуяа инх хамглан одоо хааныг Монголын одоо энэ цамтай холбож оруулсан. За мөн одоо Манжин тэнгэрийг тэтгэгч хааныг гэж бас үздэг. За зарим газар бол ер нь одоо Малуфа гэж одоо хятадын буддизмд хэлдэг майдэр бурхан. Ирээдүйн цагийн одоо майдэр бурханыг бол бас нэг юм одоо өвгөн юм тарган дүртэй бүтээгээд за энэ дотор бол одоо энэ хоёр хүү бол энэ цагаан ногоон одоо хоёр арсланг одоо энэ тоглуулж байна. За энэ хоёр арслангийн тоглоом бол энэ Чимапурма гэдэг ийм цагаан өвгөн үеийн үед өмнө олонд хөлзий дэмбэрлийг ерөөсөөр ирсэн билээ. Эдүгэ цам заларсан нийт олон мяндагтан ихэс дээдсэд хүндлэн очиж золгож хөөрөглөн тамхилж байна. Нийт олон сүсгтэн олон бид бүхэн ч гэсэн түүний тавьсан ерөөл саадгуус цагтаан бүтхийг бэлэгдэн үүн дээр ерөөл талбан залбирах ёстой юм аа. Уртнаас удаан жаргал өнөр өтгөн элэг бүтэн инх тунх байхыг бэлэгдсэн 6 зүйлийн бэлэгдэл байдгийн нэг нь энэхүү цэрэн дүг буюу урт наст хүмүүн гэдэг энэ цагаан өвг юм аа. Тарихын туужид гардаг цагаан өвг нь амьтны буян хишгийг түгээж амьтнаа буруу хилэнцгийг цээрлүүлэх, буруу хилэнцгийг зогсоохын тухайд үргэлжид сайнны ерөөлийг тавьж сар мууг арилгаж байхаар тангараг тавьсан гэдэг. Сар бүрийн шиний хоёрон бол цагаан өвгний буулттай өдөр гэж юмэн монголчууд цагаан өвгнийг дахин сочид солох сан сэржмийг нь өргөдөг байсан гэж.
цагаан үгэн бол энэ өнөөдрийн энэ цамыг даасан лам гэж одоо бас байдаг. Энэ цам гарах өдөр бол энэ даасан лам нар бол энэ тухайн одоо өдрийн цаг агаар даадаг. Энэ 5 одоо хохмотой энэ чамбан сууж байна. Энэ үнтэй очиж одоо тамхиллаа. Ер нь энэ хүрээ цам дотор одоо яагаад энэ цагаан үгэн одоо энэ одоо арчсан тоолуулдаг чима бурма буюу одоо хоосон чанарыг онох юм бэлгэлдүүлсэн хүмүүс гардаг юм бэ гэхээр энэ цам бол одоо гарахад маш одоо олон хүмүүс ордог, бүжиглдэг. Тэгээд энэ хөгжим тоглож байгаа энэ хүмүүсийг одоо бас амраах энэ завсарт бол одоо цамыг иргэншүүлж одоо их инээдтэй, наригантай амун одоо бас тийм энгийн иргэншүүлсэн ийм одоо чиг хандлага гаргаж ирсэн болвол одоо энэ хашаан хаан дэргүүтэн өглөгийн эзэд байна. За энэ цагаан үгэн байна. За ингээд цагаан үгэн бол үндсэндээ чамбанг бол одоо залаад энэ өнөөдрийн цам даасан ламыг аваад бол одоо орлоо. Хуучин цагтаа бол энэ бол автаасан хааны өргөө болоод энэ дөнгөрийн 40 галавагийн дацангаас бол ингэж гарч самдаг байсан байгаа. Тийм учраас бол одоо яг тэр уламжлалаараа дараагийн одоо амирлангүй цамууд гарах мөн одоо шанаг гороолох шанагуудыг одоо залахын хооронд бол ингэж цагаан үгэн ийм одоо зохионгойг үзүүлдэг. Олон энэ цамыг гарахад бол хүрээ цамыг гарахад бол нэг дунджаар 120-оос 140 хүн одоо бүжгэнд ордог. Баг зүүдэг. За дээрэс нь одоо хөгжимчд тэргүүдэн одоо олон зүйлдер бүрэн гаргахын тулд нэг 200 орчим хүний одоо хүч хөдөлмөрөөр цам бүжиж байгаа. Тийм учраас бол энэ цамын одоо арч байгаа энэ хүмүүс бол олон газрын сүм хийдийн одоо лам нар цуглаад ингээд бол бүгдээрээ энэ цамыг бол ингээд шийдэг. Тийм учраас бол энэ цамын одоо дунд энэ чамбан одоо цамыг дэглэхэд бол жаахан завсар зай гаргаж хувцс энэ багийг өмсөхөд энэ хүмүүсийн бэлтгэл ажлыг дараагийн цамыг бол одоо сайхан гаргахын тулд завсарт нь ийм одоо юу гаргадаг, чөлөө гаргадаг. За ингээд сая бол одоо гандангийн шанзавтай одоо бас одоо тамхи зөрүүлж хөргөж шанзав бол энэ одоо цагаан үгэнд хадаг өргөж байна. За энэ одоо ямар учиртай юм бэ гэхээр ер нь эрт цагаасаа бол энэ хийдийн одоо шанзав буюу санг баригч ноён гэдэг энэ хүмүүс бол энэ хүрээ хийд ялангуяа их хүрээний одоо энэ олон лам нарын одоо эд баялаг за тэгээд одоо эрүүлийн сайн сайхны төлөө хийд орноо даатгаж бол энэ цагаан үгэнд ингэж хадаг өргөдөг ийм уламжлалтай. За тэр уламжлалаар бол үндсэндээ цагаан үгэн сая бол гандан хийдийн шанзавт бол одоо хөөргөл тамхилахын хамт одоо ингээд одоо хадаг өргүүлээд ингээд одоо бол ингээд ер нь шанаг оруулж гарч ирэх гэж байгаа те. Одоо баян багцсан. За энэ шанагийн тухай одоо ярихад бол анх бол энэ шанаг гэдэг бол энэ ловн бав гэж хүний одоо цамын одоо хуйлмэл гэдэг энэ номонд бол энэ шанагуудын тухай гардаг юм аа. Энэ бол шунаг буюу одоо хар малгайтан гэсэн юм утгатай. За энэ хар малгайтан гэдэг хүмүүс бол ямар учиртай хүмүүс юм бэ гэхээр Шамблын номлолыг бол Зилуба бандитын үед буюу одоо энэ лалын шашин гарахаас өмнө бол энэ дундад Азаас энэ цаг тооллын хижрийн тооллын одоо олон математикийн ухааны номуудыг энэ тийг тавьчихрахын цагт бол одоо хамт ирсэн. Одоо Зилуба бандитын зүүдэнд үзэгдсэн гэж одоо ловн бавгийн одоо хуйлмалд бол гарсан гэж энэ тухай бол одоо дамд сүрэнгаа бол одоо бичсэн байдаг. За тэгэхээр бол энэ хар малгайтан гэдэг маань бол үндсэндээ одоо яг энэ Хималайн бүс нутгийн одоо соёлын ай савын олон улс орны жахар цамууд бол гарч байна. Зарим газар нь бол 16 шанаг гардаг, зарим газар нь 21 шанаг гардаг. Дан шанагаараа одоо бас гардаг юм цамууд байдаг. За Монголын их хүрээ цамын одоо шанагийн одоо энэ хувцас хэрэгэл болоод энэ харьяалт бол бусад одоо өөр газрынхаас бол их өөр их сүрлэг байдаг. За хувцс нь бол одоо маш тансаг байдаг гэдгийг бол цамыг судалдаг олон гадаадын эрдэмтэд болоод одоо олон газрын цам үзсэн одоо буянтан цамыг сонирхдаг хүмүүс бол хэлдэг. За энэ одоо бас ямар учиртай юм бэ гэхээр 5 дугаар богдын үед бол 5 дугаар богд Бээжин залраад одоо Манжин эзэн ханаас бол маш олон одоо янзын торгонууд авсан. За энэ торгонууд ирсний дараа бол ялангуяа энэ шанагийн одоо хувцс онорыг одоо хэрэглэхэд бол хийж бүтээхэд бол зориулсан. За дээрэс нь бол энэ Монгол газрын одоо энэ цамчингууд бол одоо мах хийдийг эрт суурь амьсгалтай одоо хатуу ширийн уур амьсгалтай байдаг биеийн хүчин чадал их
дөрөв ихтэй учраас бол хөдөлгөөн нэг сүрлэг байдаг. За тэгээд жоохон айжуудаа хүчтэй. Непалийн цам юм уу, Төвдийн цам одоо гарч байгаа цамууд бол их хурдан одоо цамдаг. Одоо яг өөрийнх нь тэр цамраа буюу энэ одоо цамын голд бол ингээд нэг том тойрог байгаа. Энд бол одоо шанаг гороолдог багт одоо цамууд догшин амирлангуй догшин бурхад шанаг гороолдог юм 3 янзын. Энд бол одоо энэ хүрээний сорын байлин харагдаж байна. За энэ хүрээний сорын байлин бол одоо тухайн жилийн одоо чомбод буюу одоо энэ балин тахил хийдэг хүмүүсийн одоо хамгийн одоо сонирхолтой маш цөөхөн жилдийн 1-2 хувьтай байдаг. Ялангуяа өвөл дотор цамын үед нэг хийдэг. За энэ жахрын энэ балинг бол одоо маш сүртэй хийдэг. Харахад бол одоо энэ дээшээ цорлцсон улаан галын дүр шиг юм хэлбэртэй хийсэн байна. Ялангуяа олон одоо цам үзсэн хүрээний цамыг үзчихсэн хүмүүс. За энэ галууд нуурын Дацангийн бас энэ цам бол цамын одоо цам буюу балин бол маш одоо сайхан юм том сүрлэг байсан гэж хэлдэг. За үүний хажууд бол түрүүн хэлсэн. За 3 дугаар угдыг Монголд одоо залрахын цагт одоо Монголын Шижирбаатар, Бүүвэбаатар гэдэг энэ хоёр баатар бол очиж энэ 3 дугаар угдыг залж ирсэн. Энэ одоо шашин дийсэн гавьяагаар нь бол одоо энэ Шижирбаатар, Бүүвэбаатар гэдэг хоёр бодит хүнийг бол энэ цамд оруулж ирсэн. За ийм учраас энэ жахрын одоо балинг бол энэ Шижирбаатар, Бүүвэбаатар хоёр талд нь одоо ингээд сайхан одоо харгалзаад баатрын дүртэй ингээд орж идэг. За тэр үеийн одоо Монгол баатрууд ямар хөө оёгтой, зэр зэвсэгтэй одоо баатар одоо хүчин ямар байсныг бол энэ цамд одоо гаргадаг. За мөн одоо энэ сорын балинг бузралахаар одоо хар хэрэг байдаг. За энэ хар хэрээг бол одоо ирэх үед нь бол энэ хоёр баатар бол хөөж байгаа ийм байдлыг бол цамын завсарт үзүүлдэг. Ингэж одоо үзүүлдэг нь бол олон хүмүүс бол энэ баатар ирчүүдээ багтахын хамт бол дараагийн одоо шанаг гороолох, за хувцсаа солих, за хөгжмөө бэлдэх. За тэгэл энэ ламтж байгаа лам нарын одоо таринаа толох тэр хугацаанд бол олныг зингүүлэх ийм одоо зорилготой гардаг юм цам байгаа. За өнөөдөр бол ингээд энэ сайхан бэлэг цай өдөр бол Гандангийн ууртал та бүхэн харж байгаа. Энэ очирвэн бурхныг бол сайхан дэлгэсэн байна. За энэ очирвэн бурхан бол одоо ерөнхийдөө намбрын их баяргаан үед одоо бүтээгдсэн ийм сайхан зээгт намал байгаа. Ер нь манай амар баясгалантын цам байна, их хүрээний цам байна. Олон газрын одоо цамуудад бол энэ өөрсдийн газар орны иргэшээсэн энэ бурхны одоо зээгт намал том дэлгэмлийг бол ингэж одоо өргөдөг, дэлгэж ингэж үзүүлдэг учиртай. За тийм учраас өнөөдөр бол яг одоо хуучны ёсоор бол та бүхэн одоо монголоор аялж исэн хуучны жуулчдын тэмдэглэлийг фото зургийг харж исэн бол цамын одоо дэлгэм цам гарахын урд бол заавал урд талд нь бол энэ модон ийм юу зангидаад араам зангидаад тэрэн дээр бол энэ том хэмжээтэй бурхтыг бол одоо дэлгэгдэгэ. За энэ одоо бурхад яагаад ийм том хэмжээтэй байдаг юм бэ гэхээр хүний 80 тохой буюу 20 одоо 2-3 метрийн өндөртэй яг тэр бурхан бие лагшингийн одоо хувь хэмжээний онолоор бүтээгдсэн ийм одоо байх хэрэгтэй байдаг. За мөн одоо Лүнла буюу одоо салхины тэнгэр гэж энэ тэнгэр бол бас энэ цамын одоо гортог горилмын дотор бол одоо бас хүмүүсийн дундуур явдаг. Сая бол одоо Лүнла буюу тэр салхины тэнгэр яваад өнгөрлөө. За ингээд одоо энэ очирвэн бурхныг та бүхэн харж байна. За Монголд бол одоо ийм очирвэн бурхан бол одоо хуучин хүрээнд дэлгэгдэг байсан ч музейд байна, төрөлхөрлөгийн музейд байна. За хожим бол энэ цам 1999 он дахин дэлгэрсэндээ холбоотойгоор бол намбрын их баяр ерөнхийлөгчийн үед бас одоо тэр хүний оролцоотойгоор Монголын сүжигтэн урчууд нийлж өстой 18 аймаг 21 аймаг энэ одоо уран хатгамалчин зураач ойдлчин энэ хүмүүс нийлж бол энэ Монголын цам их хүрээ цамыг дахин одоо дэлгэрсний энэ үйлсийг дэлгэрүүлэхийн тулд бол энэ очирвэн бурхныг зээгт намал очирвэн бурхныг бол бүтээсэн. Яг одоо хуучин зураг, яг тэр хуучин
одоо дэгээ гаргасан. Ялангуяа одоо гадны цам үздэг, цам сонирхдаг, цамыг судалдаг эрдэмтэд бол манай энэ дэлгэсэн очрын бурхныг бол сүүлд шинээр хийхдээ бол ерөөсөн маш сайхан тансаг хийсэн, төгс хийсэн гэж ингэж үздэг. За ингээд энэ очрын бурхны бол оройд бол одоо бурхан багшийг за тэгээд баруун дээдлэлт нь бол энэ хасрван жарэсэг буюу одоо чагш жарэсэг гэж хэлдэг, дөрвөн мотор жарэсэг. За зүүн дээд өнцөгт нь бол одоо манчир бурхныг ингээд өвөлний мөн чанартай ингэж бүтээсэн байна. За ингээд энэ бурхны одоо доод хөл бол харагдахгүй байна. Энэ нь бол урд нь хүйд олоо хуудаг болоод одоо цэнгэлт хүрээлэнд цам гарах үед бол энэ очрын бурхныг одоо дэлгэхийг үзсэн хүмүүс байсан бол тэнд бол доор нь Монголын бас хаадыг ингэж оролцуулж хийсэн. Ер нь бол цам гэдэг бол ганцхан одоо шашны холбогдолтой зан үйл бишээ. Энэ бол төрийн шашин төр одоо хослон барьсан хос ёсны одоо энэ уламжлалыг хадгалж байгаа. За дээрэс нь энэ цам гарсны дараа бол одоо өвчин хижиг хууч одоо тэгээд ган зууд тэргүүтэн одоо байгалийн болоод олон одоо өвчин бүхэн одоо амьрлдаг гэж үздэг. Тийм болохоор бол ялангуяа одоо энэ өнөө цагт нүүрлээд байгаа энэ одоо ковид хэмээх энэ өвчин хижиг бол одоо бас сайхан дарагдаад ингээ бас энэ өвчний эзэн нь бас нэг жахан амьрлах ийм одоо бас сайхан зүйл засал болж болох юм. За тийм учраас бол энд бол нэгдүгээрт бол хамаг номын үндэс болсон хүний одоо өөрийн сэтгэлийг маш сайн барих хэрэгтэй, бас маш сайн сүжиглэх хэрэгтэй. За ингээд энэ сайхан цам гарч байгаа энэ өдөр бол гэр орондоо сайхан зул хөж өргөөд за тэгээд одоо гандан хийдийн зүг одоо харж залбирах, за мөн одоо цагаан хоол идэх, хоорондоо ийтэй сайхан үг хэлэх, за гэх мэтийн одоо олон сайхан бурхны шашинтан хүний хийж болох ийм одоо өдөр тутмын зан үйлийг хийвэл одоо их буянтай юм аа гэж. За тэгээд энэ очрын бурхныг бол бид нар энэ юу гэж үздгийг гэхээр манай одоо гандхарын уламжилд бол энэ эртний грекийн одоо Зевс буюу аянга цахилгааныг эзэмшигч энэ бурхан юм аа. Энэ бол одоо грек ромын соёл дорн дахинд бурхны шашин руугаа уулзаад бол энэ Зевс буюу бурхан гэдэг энэ бурхан бол бурхны шашинд ороод за ингээд бол очрын бурхны хувилгаан бол Чингис хаан гэж үздэг учраас Чингис хаан нь бол дорн дахиндаа Важрапаны буюу очрын бурхны хувилгаан, за өрн дахиндаа бол Зевс бурхны хувилгаан гэдэг ийм одоо нэр томьёолоор бол сүүлийн үед явж эхэлж байгаа. За тийм учраас бол бид нар өнөөдөр хүрээ цамыг бол энэ очрын бурхныг дэлгээд ингээд хүрээ цам цамнаж байгаа нь бол бид нар бас нэг утгандаа бол одоо Чингис хааныг одоо баярлуулж Чингис хаанаа одоо дахин төрүүлэх, Чингис хааны сүр хүчийг олж авах ийм одоо зан үйл үлдэж байгаа гэж одоо бас дотроо бодож, бясалгаж, зорж, өрөөж явах хэрэгтэй ийм учиртай юм байна. За ингээд одоо цамын талбай манай цамраа бол үндсэндээ төр завсарлаад одоо шанаг буюу одоо хар малгайтан чамбан гарчиж одоо цамнахыг бол хүлээж байна.
2-2-аар гараад. Тэгэхээр чиний ширээ давхныг болгохгүй. Юу ч үгүй ширээ. Энэ цагт бодсон юм аягүй сайн. Бас энийг ингээ хараад байвал за одоо юу гарч тэгээд цангийнхаа зүйлийг хараад